Нийслэлийн засаг дараагаас 2020 оныг нэг хотны стандарттай хот болох зорилтыг дэвшүүлсэн байгаа. Энэний хүрээнд одоо холбогдох бүх байгууллагууд хамтраад нийслэлийн хэмжээнд стандарт ерөөсөө зөрчигдөж байгаа бүхий л төрлийн судалгаа гаргах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа. Энэний хамгийн ихний ээлжинд хүмүүсийн нүдэнд өртдөг хамгийн их мэдэгдэхүйц зүйл нь болохоор хашаанууд байдаг. Зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй барилгын болон түр хашаанууд байгаа. Тэгэхээр эхний ээлжинд газар зохион байгуулалтын алба, хотын стандартын газар, ерөнхийлөгөөний газар, зарчмын ажлын алба хамтраад бүх дүүргүүдийн нутаг дэвсгэр дээр ийм зөрчилтэй хашаа хаас хэр зэрэг байна гэсэн судалгаа хийж үзсэн. Энэ дээр бол нийслэлийн хаанл дүүргийн нутаг дэвсгэр дээр бол нийтдээ 147 хашаа байна гэжсэн тоо гарсан. Үүнээс мэдээлэлээ аваад өнгө үзмжээ сайжруулъя гэсэн 48 аж ахуй нэгж байсан. Үнэхээр зөрчилтэй зөвшөөрөлгүй ашигласан ч байдаг юм уу, илүүдэлгүй ашигласан ч байдаг юм уу, эсвэл ерөөсөө огт стандартад нийцэхгүй ийм хашаанууд судалгаагаар 66 гарсан байгаа. Тэгээ сая нийслэлийн засаг даргын 2020 оны 5 сарын 21-ний 715 гэдэг албадан буулгах тухай захирамж гарлаа. 4-р өдөр энэний хүрээнд дүүргийн нутаг дэвсгэр дээр байгаа зайлшгүй албадан буулгах шаардлагатай мэдээлэл өгөөд өөрсдөө хэрэгжүүлэх байгаа эргэн аж ахуйн нэгжийн хашааг чөлөөлөх ажлыг сая нэгд өдрөөс өчигдрөөс эхлээд хэрэгжүүлж байна. Эхний ээлжинд хаанл дүүргийн 11-р хороо зайсангийн амнаас эхлүүлж байгаа энэ ажлыг. Ер нь энэ орчин нь болохоор хөдөө аж ахуйн их сургуулийн оюутны байрны баруун тал 3 ширхэг эзэмших газар ашиглагч байсан. 2 нь модон хашаа, 1 нь ийм цагаан төмөр хашаа байсан. Тэгээд бид нар өнөөдөр ирээд энийг буулгахад байгаа нөхцөл байдлыг ерөөсө хогоор дүүрчихсэн. Энэ хажуу талд нь орон сууц оюутны байр байх байтугай. Энэ уг нь өөрөөсөө эн чинь отог бууц төр буудлах зориулттай л гэж байгаа хэдий боловч юу ч хийдэггүй ингээл хэдэн жил нэг юм хашаатай байсан. Тэгэхээр энийг ямар ч байсан нэгдүгээр тэгж бол хоёрдугаарт энэ гурван айлын бас энэ жилийн нийслэлээс хэрэгжүүлж байгаа дугуйн зам байгаа. Тэр дугуйн замын ярамгийн гүүрнээс Маршлын гүүр хүртлэх тараашд энэ гурван айл бас өртсөн байгаа. Тэгээ өмнө нь ингээд тараашд өртсөн байгаа. Хашаага татах талаар мэдэгдэжсэн. Өөрсдөө бас мэдж байгаа. Тийм болохоор болохгүйсэн учраас өнөөдөр ингээд алтан чөлөөлөх ажил ажиллагаа хийлээ.